За тэр яг муухай. Нэгдэл гомдоод байгаа. Муухай юм бэ ямар. Oh my god. Бичүүлчихэд өөрөө бас communication болсон байж тээ. Өөрөө би бол дахиж хийчихгүй юм л. За эхлэв. 1 2 3 и. Бүгдээрээ сайн байцгаана уу? Дочка байна. Магна байна. Өнөөдөр бид хоёр Валентины баярт зориулаад нэг онцгой бичлэг хийх гэж байна. Бид хоёр энэ бичлэгийг хийх гэж зөндөө удаан хүлээсэн. Тэр нь юу вэ гэхлээр юм байна. Энд ийм 2 захиа байгаа. Энэ 2 захиаг болохоор бид хоёр 2020 онд дүнгиж үерхэж эхлэхдээ өөрсдөө зориулаад 5 жилийн дараах өөрсдөө зориулаад энэ захиануудыг бичсэн байгаа. Тэгээ өнөөдрийн онцгой бичлэг дээрээ энэ захиагаа задлж уншина. Тэгээд бас бид хоёр бие биедээ зориулаад өөрсдийнхөө гараар бэлэг бэлдсэн байгаа. Бэлэг авалгүйгээр гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр бэлэгнүүдээ бас бие биедээ өгөн. Нэг тиймэрхүү байдлаар энэ бичлэг маань үргэлжлэх нэ. Тэгээ ямар ч хэсэн нэгээрээ захиагаа задлаад уншия гэж бодож байна. Хараа. Хоёул зүгээр хаач болоод аваад чи. Хожигдсон нь нэгээрээ задлана. Зэрэг задлаа зэрэг унших. Яагаад? Чангаар уншин шүү дээ. Чангаар уншнаа. Шүү. Нууц юм бичсэн байгаа гэж байна. Мэдээгүй одоо санахгүй бас наад чи юм бичснээ санахгүй. За тэгвэл таны харуулъя. Энэ таны захиа. За хоёлын захиагаа нэг ингээ харуулчих. Хүү ямар их юм бичсэн юм бэ? Энэ яг бие биедээ зориулсан хайрын захиа биш. Хараа. Өөртөө зориулсан захиа. Өөртөө зориулсан захиа байгаа байхгүй юу? Оо ямар их юм бичсэн бэ ёо. Хүүе. Бие биедээ зориулсан байна. Магнета гэж энэ хүү. Чи надад зориулж биччих юм уу? Би өөртөө зориулж бичсэн шүү. Ямар даварцсан юм бэ та? Юу вэ? Өөртөө зориулж бичээстэй. 2025 онд өөрсөндөө зориулж Дочкогоос гэдгцэн байна. Тэгснээ 2020 оны 2 сарын 5-нд Магнета одоо үсчин их бууралцсан байх та тий гинэ. Өө чи намайг болохоор өөртөө бичүүлчихэд өөрөө болохоор communication болсон байж тээ. Өөрөө болохоор надад зориулаад бичсэн. Юу гэж аа би бидэд зориулна л гэж хэлсэн шүү дээ. Өөртөө зориулж гэдэг чи өөр, өөрсдөндөө гэдэг чи өөр. Санахгүй шүү дээ. Гомдмоор юм аа. 5 жил хүлээсэн чинь надад захиа байхгүй. Тэгээд захиагаа уншихгүй зүгээр. Одоо уншихаас ахав. Тэрийг ганцаараа ажихтаа уншихгүй. Дахиад нэг захиа авах хэрэгтэй таа. 2 захиа бичсэн юм шүү. Нэг нь өөртөө, нэг нь болохоор би биндээгээд. Та яваад юугаа аваад ирэх юм уу? Тэгээ тэрийг аваад ирэх юм бол ядаж таны надад бичсэн өөр захиа гэж уншаа суужий та. Байхгүй ягуурна нэг жоохон нууц бичлэг хийчихье гэж бодлоо. Та нарт юу хийснэ харуулъя заяа. Би магнет ийм том кейсэс хийсэн. Ийм хөөрхөн. Тэгээ энэ нь дотор болохоор кейсэс гээд энэ яг гараад ирсэн байгаа бичгэн дээр ингэ бичсэн өөр төрлийн эрхийн бичгнүүд тэгээд шоколад байгаа. Хөрхөн аастай. Нарда 5 жилийн өмнө ийм байсан байна. Өөр юу вэ? Миний чамд бичсэн захиа зөндөө байна. Чи өдөр өртөг байхад би чамд захиа бичдэг гэсэн. Одоо тэгвэл тэр захиагаа амаараа хэл. Амаараа хэлээ. Тий. За харин 5 жилийн өмнө чамд хайртай байсан. Хайртай гэж хэлсэн. Захиа битгэнд яаж гэж хэлсэн. Тэр бол тодорхой гэж. За өөр юу бичсэн гэж бодож байна. Тахан баарай. За тэр яг муухай. Нэгдэл гомдоод байгаа. Муухай юм бэ ямар. За бэлгээ задлаа. Йоо. Тэг бэлгэн дээр ч гэсэндээ та муухай. Яа. Надад нууцаар өхвэсэн. За эхлээд сторигоо ярьж өгөө хараа. Бэлэг яаж бүтсэн тухай.
Тэгээд надад үгээ заяа. Бид хоёр өөрсдөө бие биедээ зориулаад яг гараараа бэлэг хийсэн гэсэн шүү дээ. Тэр нь болохоор нэгдүгээр санхүүгийн хувьд юм нэлттэй. Хоёрдугаарт ингээд гараараа хийж өгсөн юм чинь зүгээр нэг мөнгөөр аваад өгсөн юмнаас илүү юм гоё үн цэнтэй нэг юм нандин дараа нь бас юу дурсамжинд айгу гоё үлддэж шүү дээ. Тийм болохоор бид хоёр тэгж шийдэн. Ившээгүй гэдгүүрээ даа. Ившээчээд. Яадаг би шинэ 2 гэж байна. 3 гэж байна. За одоо та өөрийнхөө сториг яриад өгч. Өдөр хийх гэжсэн чинь унтаад тэгээд амжаагүй. Тэгсэн чи ирээд манай эхнэр ирээд уурлаад. Би гэдэг яг ууралсан юм. Уурсан шүү дээ уурлал. Би зүгээр л жоохон урам уугарсан юм. Урам уурсан. Тий. Би чинь баг хэдэн 7 хоног ярьж байгаа штэ. За. Тэгээ би урд өдөр нь тэрний урд өдөр нь ингээд бүр байнга сануулаад лээсэн. Тий. Тэгээд бит хоёр 3 дахь өдөр яг бичлэгээ хийгээд шийдээд тэгээд магнаг за та яг өнөөдөр ингээд юугаа бэлтэн мэдтэй бэлгээ бэлтцсэн үү гэд жоохон ингээд асууж байгаа штэ. Тэгсэн чинь окей гэл тэгээд заахгүй. Тэгээ намайг ажилласаа аваа. Тэгээ машин дотор бит хоёр за одоо очиод шууд бичлэгээ хийгээд гоё одоо орой оруулъя. Та бэлгээ бэлдсэн юм уу гэсэн чинь. Үгүй гэж наа тий. Тэгээ миний хамаг төлөвлөгөө ингээд нуран унж байгаа байхгүй тэр. Тэгээ хамгийн гол нь тэр өдөр нь би бүр цайныхаа цагийг нэг цаг болгож сунгаад өөр нэг найздаа очоод тэгээд ингээд магнит бидэхгүйгээр ингээд нууцаар бэлгээ бэлдэж байгаа штэ. Тэгэл бүр ингээд хамаг сэтгэлээ гаргаал ингээд бэлдэж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд амар excited те юм тэр бэлгээ ингээд хоронд хийцэн ингээд нууж муугаад ингээд тэгээд уулцсан чинь байхгүй. Тэгээд унтцсан байгаа байхгүй. Би ер нь царайнаас нь унтсныг гадарлсан л та. Гэтэ би тэр үед яг ууралж болох байсан гэхдээ би уурлаагүй шүү дээ. Би зүгээр л чимээгүй болсон. Тэгээ та дөрөвгээд шууд гараа явцсан шүү дээ, тий. Тэгээд амьд өгсөн мэддэхгүй алга болсон, тий. Тэгээд яг юу болсон вэ? Одоо та тэрийг ярьж өгнө шүү дээ. Тэр үед нь би амар санаа зовж байгаа байхгүй. Найзуудтайгаа тоглоод байгаа юм болов уу? Эсвэл надад гомдсон юм болов уу? Эсвэл яасан бол эсвэл бүр бэлэг гараараа хийн гэж ачаараа авна мавна гэд хот явцсан юм биш үсттэй. Тэрийг бодсон. Тэгээд ихт гараад ажилтаа штэ би ч үгс. Тэгэл ажил хүртлээ тэгэл бодож байгаа юм гэж. Бодож байгаа. Бодоод л гэсэн дээ. Яг гээд тэгээ ажлаа тараад хот явсан штэ. Тэгээ хотод очиод юу хийх вэ гэд ингээд бодож явж байгаад тэгээ нэг болсон байхгүй. Хийх гэж байгаа бэлэгнийхаа санааг болсон. Бэлэн материал нь байсан. Гэтэ гараар хийдэг. 7 өнгөрж яхад хот руу яваад 7:20 болж хат яваад очиод юм авчаад 8:40 гэж ирээд 8:40-с оройны 1 хүртэл хийж байгаа байхгүй ёо энэ нуруу туруу үүдэг бие бат. Тэгвэл намайг амар ойлгосон юм шүү дээ. Би бол дахиж хийчихгүй юм л. Эхний бүгд хэцүү удаа гэж байна. Орой дуусгал орж ирэл орондоор нуучаал. Тэгэл унтсан да. 12:30 хүртэл би хүлээсэн байхгүй. Тэгээ ирэхгүй болохоор нь санаа зовоод аймдуу гэдгсэн чи аймд гэх. Тэгэхээр нэг л би удаад өгсөн. Маргааш өглөө нь би бодохгүй юу. Би хэдэн цагт ч орж ирсэн байж магадгүй. Тийм юм чи нойрог байгаа юм чи өнөөдөр би ажилдаа хөргүүлэлгүй өөрөө автобустад ажилдаа явчихгээд ажилдаа яваад очисон чинь яг миний араас 8:30 гээд яг оцсон байгаа юм да. Энийг танд хий өгсөн. Та авсан юм уу? Авсан. Баярлалаа. Одоо эхлээд таны бэлгийг яатсан юм чинь, ярьсан юм чинь та надад бэлэг өгч үү? За. Үлээ аваад бэлгээ. Тэгэлээс баярлаа. Надад ийм том
бүр ийм том хүнжил гараараа нэг хийж өгсөн. Ийм хүүхэн багс. Тэр ч одоо нуруу турaan таталгүй яах вэ? Энэ хүнжлээ аваад кино театр орж нөмөрч байгаа сайхан кино үзэн тий. Дулаах юм бэлээ. Би өчигдөр өөрөө хийж явахдаа сайхан нөмрөөл. Даарж явахдаа ийм гоё. Нэлээ. Энэ 2 цаг болоо дуусчих байх та гэж амар үсттэй. Нэхмэл чинь 2 цаг хийдэг зүйл биш шүү. Одоо тэгвэл миний бэлгэлтэй. За та нүдэн анчих. Хөнгөн юм байлээ дээ. Тэгээ юу гэж харж болохгүй шүү. Лаа. Тий, би угаасаа лаал хийдэг. За, нэхэр ороо. Юу гэж байгаа юм? Хүүе. Би өөрөө шоколад юм болоо гэж бодсон. No, би өөрөө хийсэн. Даач нэг мөнгөлөг цаас тэр хаална гэж биш юм аа. Яахад хальт харчаад гайхаад нэг юм бол гэж бодсон. Мань хүн юм хийсэн. Батар юу аа. Бас энэ дээр юм чи чинаач. Чихэр байна. Тэдэн Dark shot the truffle. Яа, захианууд байна. Ойлгож байна уу? Энэ юу гэж байна? Эрхийн бичиг байхгүй эрх гэж байна. Эрх гэж юм уу? 2px гэж хоёрын тоошил харагдаж штеп. Яа. Би нэг. Ойлгосон юм уу саяныхаа? Ойлгосон. Оо, юу амар ихтэй бат. Та тэгээ яагаад хэлэхгүй байгаа хүмүүст? Ямар эрхнүүд байгаагаа. За. Тэгвэл сонирхолтой шүү дээ. Хүссэн үедээ найзуудтайгаа гадуур гарах их гинэ. Йоо, юм амар нас. Ёо. За энэ хараа. Хүссэн хоолой хийлгүүлж идэх хэрэг гинэ яа. Хоол хийж өгнө чи ховрын юм чинь хоёр гагаас тий. Хүссэн зүйлээ авахулах хэрэг гинэ. Оо. Яа. За энэ гурыг ингэж машины өнгөлгөө хийж өгөх гинэ. Зөв машин угаах хэрэг биш үү? Бүр өнгөлж өгөх юм уу те. За. Мэдгүй. Машин угаах. Би боол нь болоо та босс нь болох байхгүй юу? Би өнөөдөр босс хийнэ гэж аав. Босс гэж аав мэн те. Босс гэж юу? Гайхаад би өнөөдөр бүгд. Яндаргаад байна. Хөөе, на эрхийн бичгнүүд чинь нэрээ ингээ байхгүй бол би яахгүй штэ. Өчнгөө. Тэр яталгаа. Танд аль эрхийн бичиг нь хамгийн таалагдж байна? За надаа юу? За би ингээд технээс ингээд бүгдийг ингээд дэс дараагаар нь тавьчих заяа. Хамгийн гоёос нь хоноод. За. Хамгийн таалагдсанаас нь. За. За хүссэн хоолой хийлгүүлж идэх хэрэг гинэ. За энийг нь хоёрт тавьчих. За. Хүссэн үедээ найзуудтайгаа гарах хэрэг гэж юм. За энийг нэгтэн тавьчих.
Машины өнгөлгөө хийж өгөх хэрэг гинэ. За хамгийн сүүлд. Өнгөлгөө гэдэг чинь машины чинь дотор ч л гялгар хар юмнууд байдаг шүү дээ. За. Тэрийг гоё гялтгана. Би өнөөдөр босс хийнэ. За энийг би нэг ойлгохгүй юм байна. Ингээд хараа охиныхоо памперсыг сольчих гэж хэлэнгүүт та үгүй би өнөөдөр босс нэг тэнгүүд би ямар ч excuse-гүйгээр босс памперсыг сольно ч юм уу. За энэ юу ч хийхгүй Өдөр гэсэн үг юм уу? Юу ч хийхгүй өдөр юм байна. За. За яшин тавьчих. За энэ одоо 3 юм байна. За. Босс өдөр нь барыг хамаагүй энэс дээр юм байна. За энэ тийг хоёр тавьчих. Хүссэн зүйлээ авахулах хэрэг гинэ. За энийг дөрөвтөн тавьчих. За хүссэн юм авахулах хэрэг. Тавтан дээр угсаа машин орж байгаа. Тавтан машины өнгөлгөө хийж өгнө нэ. За. За. Баялаа. Хөөх мэн үү? Хөөх юм байна. Энэ бэлэгнийхэн баазтай гин бодож үзье. Тэр нь тийм хүссэн юм авахулах ирэх гээд энийг энэ $150 гэж заяа. Найзуудтайгаа гарах хэрэг гинэ. Харин babysit-ийг өдөржингөө байна гэсэн үг. Чи тэрний нэг цагийн 16 гээд хамгийн багаар бод. За энийг ингээд за тэгвэл өдрийн 100-г явуулчих. Өдрийн 100 энэ чи босс их гинэ. За босс ихийг 50 гэж бодноо. 50. Энэ юу лээ? 3-ны тавьчлаа би. Хоол. Хоол. За хоолыг $20 хоол. Хүсэм авахлахаа 150 тавьчих. Арай л амар үнэтэй хэлж юу. Машин өнгөлгөө машин угаалга за $50 гэл. Хоёул хуваагаад өмөрч. Яс хөрхөн томоо. Энэ яст гоё билэг байна. Баярлалаа. Харин та бүр инээд ирээд байгаа байхгүй юу? Ихэвчлэн да юу ч дуурдаггүй шүү дээ. Цэнд тусамтанс. За тийм байна. Өөр ямар санаа орж ирсэн бэ гэж үү? Тийм. Зөндөө өгс. Сулгамдаа тийм. Орт хийж өгд юм уу гэж бодсон. Хүмүүсний хүчмэлэн бялуу. Юу Алгааны хийж өгье гэж бодсон. Тэгэхээр та угаасаа өмсөхгүй. Тэгээ жилетийг хийж өгье гэж бодсон. Та угаасаа өмсөхгүй. Цүнхний хийж өгье гэж бодсон. Тэгээ та угаасаа өөрөхгүй. Хэмстэй. Тийштэй. Мөнгө өрөхгүйгээр яаж юм креатив аргаар гэж би бидээ бүлэг өгөх вэ гэдгийг би бас хүмүүст харуулах хүсэж штеп. Авир ившээ гэдэг. Шийдвэн. Ни санаа болохоор штэ. Очсон дээр байгаа зэ. За. Өгөөдөө. Миний хамсан. Бүгдэнд нь энэ бичлэг таалагдсан гэж найдаж байна. Тэгээд та хэд маань ч гэсэндээ хайртай хүмүүстэй өөртөөхөө гараар хийсэн гоё нандин бэлгийг хуваалцаарай. Тэгээ би өмнөх бичлэгүүд дээрээ хэлхийд анаа мартаад байгаа. Хэрвээ бичлэг нь таалагдсан бол лайка дараарай, бас subscribe дараарай. Тэгээд би алидийн 300 subscriberтай болсон байна. Маш их талархаж байна. Өнөөдрийн бичлэгтэй маань хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Бүгдэнд нь гигийн хайрын баярын минь хайрыг хүндэлж яваарай. Тэгээд бас өөртөө биш бас хайртай хүндээ зэхэ бичээрэй. Хөөе тэр ч угаас тэг төгсөнгүй. It's okay. Хоёр удахгүй ахаад 5 жилийн дараах өөрсдөө зэхэ бичин. Тэгээд тэр үед бас надад зориулж бичээсэй гэж хүсэж байна. Тэр яах вэ? Хэрвээ та нар энэ хүнийг бас бичлэгэн дээр харахыг хүсэж байгаа юм бол комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бид хоёрт цаашдаа бас зөндөө олон бичлэг хийх санаанууд бас хэрэгтэй байгаа. Тийм санаанууд байх юм бол бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. За ингээд бичлэгээ өндөрлүүлье. Тэгээд дараагийн бичлэг маргааш орно. Би 365 хоног YouTube-д бичлэг оруулах чаленж эхлүүлсэн байгаа. Үүнийхээ талаар бас тайлбар бичлэг бас удахгүй оруулна гэж төлөвлөсөн байгаа. Тэгээд маргаашийн бичлэгээр, нөгөөдрийн бичлэгээр, тэрний дараагийн өдрийн бичлэгээр өдөр болгон YouTube чаналтай маань хамт байгаарай. Баяртай. Good job. Одоо хулгайлна. Эдрөө. Байхгүй бол та юу ч хийж чадахгүй шүү дээ. Зургийг авнаа. Насан туршдаа мартаж чадамгүй
хэл агшин гэж байдаг юм тийм үү найз минь чи надтай ирлээч таалан хаашаа дэлгэн эрхлээч эрхлээч